Өтгөн хатуултаа түүнээс үүдэл хүндэр Өтгөн хатуултаа түүнээс үүдэл хүндэр Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийт газар авсан үйлчлүүлгийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм. Өтгөн хаталт Үхэл бүдүүн гэжсэнд нуугддаг. Богорчин бүдүүн гэжсэн 65 төрлийн өвчний их усүр болдог. Их Британий хатан хааны эмнэлгийн мэдээлэлээс жил бүр дэлхийд даяар 50 сая хүн гэжсний бохирдлоос олж эмнэлгийн байгууллагад ханддаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас өтгөн хаталтын өвчний улмаас жилд $725 сая туулгах юм зарцуулдаг. Үхэл бүдүүн гэжсэнд нуугддаг. 48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгүй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатах нь байнга тохиолдлын хямралын нэг бөгөөд статистик мэдийн зүтгэл хүн амын 20% нь архаг өтгөн хаталттай байдгаас эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 3 дахин илүү тохиолддог байна. Америкийн нэгдсэн улсад гэхэд жилд 2 сая хүн энэ таагүй байдлаас болж эмчийн хаалга зогсож байдаг. Үүний цаана эмчид хандлагүй энэ асуудлаа инээ шийдэж байдаг олон зуун мянган хүмүүс байдгийн жишээ нь жилдээ $725 сая зөвхөн туулгах нь зарцуулж байдаг юм. Хэдийгээр туулгах хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэж болохгүй. Учир нь туулгууд нь дашгах нөлөө үзүүлдэг учраас бааш хаталтын байдлыг улам хүндрүүлдэг. Туулгыг удаан хэрэглэх нь бүдүүн гэжсний мэдрэлийн эсийг гэмтээж өөрийн жимаар агших явцыг алдагдуулдаг. Өтгөн хаталт гэж юу вэ? Өтгөн хатах өвчнийг ойлгохын тулд бүдүүн гэжсэнд өтгөн яаж бүрддгийг мэдэх хэрэгтэй. Хүний эдсэн хоол нь хотоодны шүүстэй холилдож нарийн гэсээр дамжин бүдүүн гэжсэнд хүрдэг. Нарийн гэжсэнд хоол боловсрох явцад хоолны шинж байдлууд нь бие махбодод шинэгддэг. Харин шингэдэг үйлсэн хэсэг нь ялгадас болж бүдүүн гэжсэнд ордог. Бүдүүн гэжсэнд хоол тэжээлийн ялгадсмай шингийн хэсэг нь шинэгдэж өтгөрдөг. Зарим тохиолдолд бүдүүн гэжсэнд хэвийн хэмжээс илүү их шингэнийг шинэгдүүлснээр өтгөн хэтэрхий хадуурдаг. Ингэснээр бүдүүн гэжсэнд өтгөн удаан хугацаагаар бүрдэх нөхцөл бий болдог. Өтгөн нь гэжсэнд удаан байх тусам улмыг хадуурч улмаар өтгөн хаталт гэдэг зөвөрийг үүсгэн бие организмыг дотроос нь хордуулж эхэлдэг. Хэрвээ та гэр орноо цэвэрлэхгүй бол танай гэр ямар бохир болох вэ? Яг үүнтэй адил гэж тодорхой цэвэрлэхгүй бол дотроос нь бохирчсаар байх болно. Өтгөн хатгад хоолны дуршил буурах, хэтрүүлж аманд эвгүй ам тамдагдана. Заримдаа толгой өвдөх болон булчин чинэрх тохиолдол гардаг. Ууртай бөхөндөө болж сэтгэлээр унаж нойралдагдана. Арьсанд өөрчлөлт гарч цонхийн шар туяа татаж арьс уян хатан байдлыг алдав. Хэдэн өдрөөр гаргаагүй өтгөн бүдүүрч хадуурсан байдаг учраас гэжсний зүүн доод хэсгээр гаднаас нь барьж үзвэл тэмтрэгдэнэ. Өтгөн хатуулт нь доорх байдлаар илэрнэ. Өтгөн гадагшлуулах тоо 7 хоногт 3-аас 100 удаа. Өтгөн хатуу эсвэл хоргол мэт гарах. Хүчтэй дүлэх. Өтгөнөө дутуу гаргасан мэт санагдах. Өтгөн хатуултын шалтгаан. Биеинд шингэн дутагдах, гэжсний бүрүүлдэг хөдөлгөөн сулрах, биеийн хөдөлгөөн багасах, өшөлгөөр баялаг хоолыг ихгүй байх, уур гэхтэй хоол хүнсийг хэмжээгээр хэрэглэх, энийг замбраагүй хэрэглэх. Үүнээс гадна аян зам дэва болон гэр орноос өөр газар хүн дээр бийж бас дургүй хүмүүс байдаг. Тэд хүндрихээс зайлшгүй бие барьснаас бүдүүн гэжсэндх өтгөний шингэлийн шимэгдсээр явандаа сулуун гэж рүү шалдан очтон хатаж хэвийн байдлаар гарч чадахгүй хүрнэ. Ингээд түүнийг өөртөө зөвөргүйгээр амар хэлбэр гаргах гэж туулгахын цай хэрэглэж эхэлдэг. Туулгахын цай организмаас ашигтай олон төрлийн бодис хэрэгцээд витамин, эрдэсүүд, бичил элементүүдийг угааж гаргаснаар
Бие организмыг усгүй дүүлж, бодисын солилцооны алдагдланд оруулан цусны электролитийн тэмцвэржилт, гэдэвшний мэдрэлийн эдийн төлжилт алдагдаж шулдаанд хүргэдэг. Туулга хэрэглэсэн болоход өтгөн дахин хатаж өмнөх байдалдан ордог. Туулгыг зөвхөн аргагүй байдал дуух ёстой. Иймд өтгөн хаталтын дотоод шалтгааныг тогтоож, эдийн ширхтийн системээр нь эмчлэх арга замыг оновчтойгоор сонгох нь чухал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанарын 5 стандартыг хангасан Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн Naturelax, Loclo, Cascara Sagrada, Fete Graber-сэрэг эслэг 5 салааны үр овьёосны хэвлэл гэх мэтийг агуулсан бүтээгдэхүүнүүдийг өтгөн хаталтын үед хэрэглэхэд гэдэвшний ашигтай нянгийн тэнцвэрийг хангах, гэдэвшний бүрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэвшэндээ хэсэлдэх явжрах явцыг зогсоож, халдваргүйжүүлж, өрөвслээ сэргийлж, шинэ чорхойд гадагшлуулна. Гэдэвшний хүчин шүлтийн тэнцвэрийг ханган өтгөн гаралтыг зохицуулна. Хоол боловсруулах шүүсний болон цөсний ялгарлтыг нэмэгдүүлнэ. Бүдүү нарийн гэдэвшний булчингийн ажиллагааг хэрэгжүүлнэ. Бие организмд дасан зохицох үйлчилгээ үзүүлэхгүй зэрэг маш олон давуу талуудтай, өндөр үр дүнтэй, цэвэр ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Өтгөн хаталтын хор уршиг. Өтгөн хаталт нь удаан хугацаагаар үргэлжилвэл гэдэвшний цөсгөн төвчин, самбарам, шулуун гэдэвшний урагдалт, шулуун гэдэвшний өрөвсөл үүсгэдэг. Үүнээс хамгийн аюултай хүндрэл нь бүдүүн гэдэвшний хор талбар юм. Халдвар нь гэдэвшинд өтгөн төвжрөх үед бий болдог хор бодисуудын нөлөөгөөр үүсдэг гэж үздэг. Хүн дээр бий зашаад цус гарч үүдэн, мөн өтгөн хатснаар бие хор бодис хоригдлогдсон, эдэрхтэн хордуулж, биеийн эсэргүүцлийг сулруулдаг. Ингэснээр маш олон өвчний эхлэл болох аюултай. NSP корпорацийн Cascara Sagrada өтгөн хаталтанд маш өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Эмчилгээтэй хасруулан хэрэглэхэд өндөр үр дүнтэй. Хоол боловсруулах хэрэгтийн маш сайн хорвуулжүүлдэг. Гэдэвшний шүүр гэж нэрлэгддэг. Cascara Sagrada буюу Jasтерийн хотс нь гэдэвшний бүрүүлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлснээр өтгөн гаралтыг хэвийн болгодог тул ардын эмчилгээний журамд хэдэн 100 жилийн турш маш өргөн бичигддэг ургамал байжээ. Хэрэгжснээс хойш 8-аас 10 цагийн дараа нөлөөж эхэлдэг. 2008 онд NSP корпорацийн шинжилгээний багийнхан Америкийн нэгдсэн улсын Юта мужийнхаа нэгдсэн эмнэлэгт архаг өтгөн хаталтын улмаас бүдүүн гэдэвшний өрөвсөлтэй дискобактериозын 2 дугаар бүрийн хүндрэлтэй 22-оос 40 насны өвчтнүүдэд Cascara Sagrada бүтээгдэхүүнийг үндсэн эмчилгээтэй хавсруулан өдөрт 2 удаа 2 ширхгээр хэрэглүүлсэн байна. Хэрэгжсэн 10 цагийн дараагаас үр дүн нь шууд мэдрэгдэн олон хоног гарахгүй зовоож ирсэн өтгөн гарч эмчилгээний үр дүнч илт шаажирчээ. Өтгөн хатдаг бол дараах зүйлийг бүрдэх хэрэгтэй. Өдөрөөр тогтмол хагас килограмм эслэгээр баялаг хүнс хэрэглэж. Эслэг гэдэг нь хүний биедээ зайлшгүй шаардлагатай хүнсийн бүтээгдэхүүний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Үйл бүх төрлийн хүнсийн дагуу жинсгэн, үр тэрэ, удаа, овьёос, эрдэн шиш, хэв, хөх тэрэний гурил, ардын гурил гэх мэт ордог. Энэ бүх эслэгийг NSP корпорацийн Loclo бүтээгдэхүүн агуулдаг. Хоол боловсруулах үйл ажиллагаанд гайхалтай ач холбогдол үзүүлж, гэдэс дүүрэлт өтгөн хаталтын үед хэрэглэхэд нэм тохиромжтой бүтээгдэхүүн. Хүнсний эслэгийн ач холбогдол нь өтгөн хаталтаас сэргийлэн, шулуун гэдэвшний элдв өвчний эрсдлийг бууруулна. Цусан дах холестеринийг бууруулахаас гадна зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчнөөс үргэлжлэн сэргийлж, халдвар үүсгэжтийн аюулыг арилгадаг. Ишийг чөлөөт артикалаас хамгаалдаг болохыг Америкийн нэгдсэн улсын Техас мужийн их сургуулийн эрдэмтэд судалж тогтоосон байна. Тэд Loclo-ны найрлаганд байдаг хэгчээр амтан хичээхэд хор тадраар өвчлөлт тохиолдол 2 дахин буурч байсан байна. Америкийн нэгдсэн улсын Illinois мужид хийсэн судалгаагаар Loclo дагуулгадах никотин болсон эмэгтэйчүүд уман хөдөлгөөний хавдраар өвчлөлт тохиолдлыг бууруулдаг болохыг тогтоосон бол Италийн мэрэгчлэлд уушгины болон түрүү булчирхан хот хавдраар өвчлөлт эрсдлийг бууруулахыг баталжээ. Loclo хотоодонд орж хөөн ижилхэн томросноор хотоод гэвчний салжтан даалчин явсан чөлөөсөн шаар сохолцыг өөртөө татан гадагшилдаг гайхалтай бүтээгдэхүүн. Хоол судлаач инженерийн үзэж байгаагаар хоолтын баруун зүгийн хэлбэр буюу ихэвчлэн бүрэн боловсруулсан маш сайн шимэгддэг хоол хүнс хэрэглэх нь
хоол боловсруулах замын дээд гишгэн эрхтнүүдэд хоол гүйцэд боловсруулсан шимэгдэж бүдүүн гидс рүү ялгадаж сууж байх нь баг байдаг. Хоол идсийн дараа бүдүүн гидсний хуниасны завсар их хэмжээтэй үйлдвэрлэлүүд наалддаг бөгөөд удаан хугацаагаар хадгалагдсан шингэн зүйл баг ууснаар усгүйжин ягтарч чулуудсаар бүдүүн гидсний хам зузаардаг байна. Хам зузаарсан бүдүүн гидсний хоолой нарийч түүгээр өнгөрөх өтгөний хэмжээ удаашилдаг байна. Бүдүүн гидсний ханад наалдаж нягтран чулуудсан өтгөний үлдэгдэл 10-15 кг хүртэл хоригдсон хэдэн 10 жилээр бие организмыг хордуулан хадгалагдсан явж байдаг. Тэнд өвчин үлгэрч нянгууд хэдэн зуугаараа үргэлжлэнээр гидсний хамны хамгаалах тогтолцоос суларч хортой бодисууданд цусан чимэгдэн бүх үеэр тархдаг. Францын алдарх дэмжмис зослолч Андре Ламура хүн төрөлхтний өвчний шалтгааны 90% өтгөн хадгалт буюу өтгөнөө удаан хугацаагаар гаргахгүйгээс түүнтэй хордох явдлаагч үтсэн байна. Энийг яхарахгүй үнэн дүгнэлт юм. Хоол боловсрол 20 хүртэл цагаар удаашрал ямар ч хүнсний зүйл янзран маш олон төрлийн хордохын бодис үүсгэж улмаар бүдүүн гидсийг өвчлүүлж цусыг хордуулж олон төрлийн өвчин үүсгэдэг. Жишээлбэл менингит, бамбайн өвчин, чихрийн шижин, шоколад колит гэх мэт өвчнүүдтэй холбоотой болох нь батлагдсан байдаг. Өдөрт 2 литрээс доошгүй хангалттай хэмжээний шингэн зүйл ууж явах хэрэгтэй. Харин кофег агуулсан кофе байхгүй хийж юусан ундаан усгүй жуулах үйлчлэгийг үзүүлдэг. Спортоор хичээлж байлдан хөдөлгөөнтэй байх нь таны эрүүл байхын үндэс суурь болно. Өтгөн хадгалтын үед хэдийхэд дүүлж болохгүй. Ингэснээр та шамбран болон шулуун гидсний амсрын шарх үүсгэх бөгөөд энэ өвдөлтийг бий болгож шулуун гидсний амсар агшина. Энэ нь өтгөн хадгалтын байдлыг улам илүү хөндрүүлдэг. Одоо өтгөн хадгалт нь бусад эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдөг болохыг та бүхэн танилцуулъя. Нарийн гидсэнд байх 600 орчим хуниас дуглаасуудыг үлдэгдэл өтгөн бүрхэж түүнээс үүдэн гидсний гөрүүл зөвхөдлөн алдагдан тэндээс ялгарах ферментийн хэмжээ буурдаг. Ходоодны бочингийн тоонууд суларч ходоодны шүүрлийн ялгарах хямарч хоол хичээлийн шимэгдэлт болон боловсруулалт буурна. Нойр булчирхай өтгөний үлдэгдлийг боловсруулах шингээхийн тулд хэд их шүүс гормон ялгаруулснаар сүйдээ туйлдэж ичдэг. Ингэснээр өөх тос, бүр сусын солилцоог зохицуулдаг гормоны хэмжээ ялангуяа бидний сайн мэдэх инсулин гормоны ялгарлтын хэмжээ хямарч чихрийн шижин өвчин үүсэх суурь болдог. Элэгчсэнд их хэмжээгээр хоригдлогдсон өтгөнөөс бие организм шимэгдэн орж байгаа янз бүрийн хорт байцуудыг саармжуулснаар эцэст нь элэг өөрөө хордож эхэлдэг. Ингэснээр цуснд хорт байцууд шимэгдэн орж биеэр тархаж бусад эрхтнүүдийг өвчлүүлдэг. Ингэж өтгөн хадгалт нь бусад өвчний их суурь болж хүний амьдрах насыг боловсрох хүчин зүйл болдог. Иймд SP корпорацийн Nature Laxon өтгөн хадгалт, шамбрам, шулуун гидсний амсрын хагарлын үед хэрэглэхэд маш сайн үрдэн зүйл. Гидсний ашигтай нямаг нэмэгдүүлж хорвуулж үйлчилгээтэй. Мөн ходоодны шүүс болон цөсний ялгарлтыг нэмэгдүүлэх, гидсний нямгийн төвсөрийг хангаж, бие махбодоос хорыг гадагшлуулан элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Найрлаганд нь ордог Жасчер, Рамнусын холтос, Амуу соёолжийн үндэс, уутар чинжүүний үр, цагаан газрыг нь үрүүлслийн эсрэг кортизон төс нөлөө үзүүлж дархлааг дээшлүүлэн ходоодны шархлааг эмчилж гидсний савчтын ялгарлыг нэмэгдүүлэн бүдүүн гидсний гөрвөл зөвхөдлөн булчингийн ажиллагааг эрчимжүүлснээр өтгөнийг чингэрүүлж гаргалтыг сайжруулна. Бид ямар нэгэн дасгал үүсгэхгүй ахин хэрэглэхэд анхудаа хэрэглэж ирсэн шигээ үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Хүн бүр эрүүл мэндийн боловсролын талаар тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Дээр нь эрүүл зөв амьдрах хэв маягийг эзэмших нь өөртөө болоод үр хүүхдүүдийн эрүүл мэндэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм. Таны идэж байгаа хоол хүнс, амьдарч байгаа орчин хэв маяг, эрхлэж байгаа ажил хөдөлмөрөөс чинь хэр урт наслах чинь шийдэгддэг гэдгийг санаж явах хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын NSB корпорацийн бүтээгдэхүүнүүд нь чанар технологийн маш өндөр түвшинд үйлдвэрлэдэг байдаг. Тэндэж FDA, GMP, HACCP, ISO, TGA зэрэг эрүүл мэндийн болон чанарын маш өндөр боловсролтой 5 стандартын шаардлагыг бүгдийг хангасан аж ахуйн нэгж. Адгах ухааны эцэг Гиппократ
тэртээ 2000-ны өмнө таны хүнс таны эм болох учиртай. Таны эм таны хүнс байх учиртай гэж хэлсэн байдаг. 21-р зууны эрүүл мэндийн салбарын голч хандлага бол эмийн бус эрүүл эмчилгээ юм аа. Аз жаргалтай сайхан амьдралын үндэс нь эрүүл байх явдал. Энэхүү өвчнөр